Нийслэлчүүдийн махны хэрэгцээнд зориулан гаргадаг нөөцийн махыг энэ сарын 20-оос худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Энэ жил ингэж эрт гаргаж байгаа шалтгаан нь бол махны үнийн хөөрөгдөлтөй холбоотой. Үн хөөрөгдөж одоо 1 кг үхрийн мах гихтэл одоо 23-4 мянган төгрөг 25 мянган төгрөгөөр худалдаалагдж байгаа учраас ийхүү нөөцийн махыг бас эрт гаргаж байгаа гэдгээ бас нийслэлийн удирдлагууд тайлбарлаж байна. Энэ жилийн хувьд бол 1 кг үхрийн мах нөөцийн махны үн бол 15 мянган төгрөг байх юм байна. Харин хоньны мах нь 13 мянган төгрөг байх юм байна. Тэгээ нийтдээ нийслэлийн 9 дүүрэгт 410 цэгэр нөөцийн махыг худалдан борлуулах юм байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас энэ жилийн хувьд бол 5,000 тонн үхэр хоньны махыг нөөцлөн бэлдсэн байгаа. Энэхүү худалдаа маань 1 сарын 20-оос нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 410 дэлгүүрээр одоо жижиглэнгээр худалдан борлуулахаар бэлтгэл ажлыг дүүргүүд маань хангаж ажиллаж байна. Мөн нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн газраас амар байна уу цагаан сарын өргөх төгсөн худалдаа 9 дүүргийн хэмжээнд бас тус бүр цагаан сарын өргөх төгсөн худалдаа зохион байгуулж байгаа. Эдгээр өргөх төгсөн худалдаанууд бид нэр одоо нөөцийн махыг бас худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан.